Монголын иргэний агаарын тээвэр компани Бүгд найрамд Солонгосын CEO компанийг ерөнхий борлуулагчаар сонгож хамтран ажиллах гэрээ байгуулсан ч гэрээний нууц задарсан зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү гэрээ цуслагдаад байгаа юм байна. Энэхүү гэрээний нууц болон Монголын иргэний агаарын тээвэр компанийн нууцыг олон нийтийн сүлжээгээр задруулсан гэх шалтгаанаар тус компани бодлого төлөлтийн хэлцээний дарга Бэлэг сайхан бизнес хөгжлийн хэлцээний дарга Батнарыг ажилласан чөлөөлөд байгаамаа. Чухам ямар учраас Мяд компани Бүгд найрамд Солонгосын CEO компанитай гэрээ байгуулж 5 сая Америк доллар авсан. Мөн яагаад гэрээ цуслагдсан? Коринер компаниас Монголын иргэний агаар тээвэр компани удирдлагуудад сануулга өгсөн болон тус компани хэлцээний дарганараа ямар шалтгаанаар ажилласан чөлөөсөн зэрэг анхаарал татсан асуудлаар авилгатай тэмцэх газар шалгуулж байгаа тус компани бодлого төлөвлөлтийн хэлцээний дарга гэсэн Бэлэг сайхантай уулзч ярилцлаа. Германд АТБ-гийн үйлчлэгэнд орно гэдээ би бүтэн дог нисэх ёстой байсан. Гэтэл ажил тарах үед бол гинт таныг болохоо болсон гэдэг. Тэр ямар юм болсон бэ гэдэг ингээд над руу хүн хэлдэгчгүй мэдээчгүй. Тэгээ байсан чинь таныг ажиллаж чөлөөлсөн гэсэн. За ямар шалтгаантай вэ гэхээр Твиттерээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингэж одоо Твиттерээр одоо ярилцлага одоо маргах хавцтай компанийн нууцыг задруулсан ингэж одоо хуулийн хөтөлбөрийн хууль төсцсөн гэ таны нөгөө ярьдгийг хэлсэлтэй. Тэр би бодоод ер нь ямар юм твиттерсэн бэ гэдэг тэр бүх юм харлаа. Тэгэхээр надад яг гүтгсэн юмнууд маш олон материалууд байна. За $50,000 охинтойгоо нийлж итсэн мөн одоо 425 кг ачаа зөөсөн одоо ингээд шоронд орох гэж байгаа гэдэг. Ингээд энэ бүх юмд би тайлбар өгсөн байна. Тэгээ энэ явцад бас $5 сая гол буруутгах жамд тэр $5 сая дансанд орсон гэдэг тийм асуудал ярьж байгаа. Тэгэхээр тэр дансанд орсон $5 сая хувьд бол Алива компаниг одоо бид нар төрийн компанигч тэр одоо ерөнхийлөгч банкч тэр шилэн дансны систем нөтөлөл гэж ярьж байгаа шин. Тэр дансандаа байгаа мөнгөө хийх хэрэгтэй. Одоо ингээд банкнуудын ингээд тайлан тэнцлийг харах дандаа ил байгаа шин. Бүх мөнгө тэдэнд өргө авлага дебит кредит нэг хэд байна уу бүгд байж байгаа. Тэгэхээр ер нь компанид энд орж ирсэн мөнгийг бол хэлэх ёстой гэж бодож байгаа. Энэ бол нэг талаар маркетинг асуудал. Манайх их мөнгөтэй болж байгаа шүү. Манай компани мөнгөтэй учраас итгэлтэй гэсэн ийм л одоо гол одоо юм хэлэх ёстой шүү. Твиттер дээр бол би өшөө юу гэсэн гэхээр 2 жил дараалал одоо манай компани алдагдaltaй ажилласан байна. Эхний жил 5 тэрбум, дараагийн жил бол 4 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. 2011-12 онд. За би одоо жил гарan бид нар одоо шинэ компанид ажиллалаа. Тэгээ 2.9 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан. Үгүй ашигтай ажилласан гэж ингэж гарсан байгаа байхгүй. Тэгэхээр нэг жил гэж их хугацаа юм байна. Энэ бүхэнд бол манай мятихны одоо бүх юу бол гол одоо зүтгэж ажилласан бүх ажилчид тийм ажилтнууд урамшуулаад бид нар 300 сая төгрөгөөр ажилтаа урамшуулсан гэсэн мэдээлэлүүд байгаа. За яг компани дансанд байгаа мөнгө $5 сая яагаад орж ирсэн гэдгийг бол бид танаар боддоо. Тэр ил тод байна гэдэг чинь тэрийг л хэлэх ёстой шин. Харин $5 сая хэрхэн яаж орсон, ямар аргаар олж авсан, гэрээ хэлцэл хийсэн юм уу гэдэг бол энэ бол өстой жинхэнэ бизнесийн нууц байхгүй. Энэ дээр жоохон андуураад байгаа шүү. Тэгэд би нөхдүүд хэлсэн л дээ. Үнэхээр энэ компаниг одоо эрүүл одоо нийгмийн төлөө гэсэн тийм одоо компани байлгах юм бол бид нар энэ дандаа ил тод байдал тий бүх юм ил тод болох хэрэгтэй. Өнгөрсөн жил шуугаад л байсан шүү дээ тийм ээ. Эцсэн уусан гэж хүмүүс нь одоо шорон моронд явцсан байж тээ хэдэн тэрбум марна итсэн. Монгол Улсын ерөнхийлөгч илүүд орж сонгууль нэр дэвшихтэй нэг захирлын дансанд 40 цэцэрлэг барих мөнгө байсан гэдэг. Тийм ээ. Тэгэхээр зэрэг бүгд мэдчихэж байгаа. Тэгэхээр энэ одоо иддэг уудаг имийг эсрэг бол жил гарan тэмцлээ. Би бол одоо цөхөрж байна өндөө бол. Тий, ядарч байна. Дөрмжлуулаад одоо сэтгэл санаагаар их унж штэ. Тэгэхээр энэ мэдээллийн хариуд та өөрийгөө шалгуулах хүсэлтэд авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн байгаа гэсэн үү? Тэгэд ер нь би өөрөө санаачлал гаргаад захиргаанда. Тэгэд авилгатай тэмцэх газар өөрийгөө ер нь шалгуулъя. Тэр саяны $50,000 асуудал бол Сүхбаатар дүүрэг дээр үл болтох гээд үндэсний шуудан дээр өдрийн шуудан дээр 100 мэдээгийн сурвалжлагч одоо гүтгэд гүтгсэн гэдэг тогтоогдсон материал байгаа.
Тэгэхээр нийгэмд байнга цацаад байгаа. Энэ хүнд юм ицсэн байна гэсэн гээд тэгэд нэг юмыг одоо үнэн худлын юмыг мянга цацхлаар үнэн болдог шиг тийм байдал үүсэж ш. Тийм прототип гэдэг ч юм уу одоо үл бүтэх этгээд энд байгаад байна гэсэн ойлголт байгаа байхгүй. Тэгээд тэнд очисон бол анхны одоо ганцхан одоо Монгол Арс улааны гишүүн бай хүн байхгүй. Ганцхан өөр хүн ч гэж байна. Тэгээд жилийн дотор энэ бүх өөрчлөлтийг хийлээ ш. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр таныг тэр бүгд найрамд Солонгос улсын CU-г компанид хийсэн нууц гэрээний асуудлыг задруулснаас болж ажлаас галсан. Тэгээд улмаар одоо бүгд найрамд Солонгос улсын энэ компаниас Мятын даас нь 5 сая Америк доллар орсон гэдэг асуудал хэрэгдэт байгаа шүү. Тэгэхээр ер нь аливаа бизнесийн гэрээ хэлцэл бол тийм ээ. Гар шиг зурхаас өмнө нууц шүү. Юусе энэ ямар хэлцэл хийх вэ? Тэгээд төрийн компани учраас бид нар хамгийн гол нь энэ бүх гэрээ хэлцлийг бол эхлээд урчсан гэрээнд санал авна. Дараа нь урчсан гэрээнд гаргаж сурна. Тэрийг захирлын зөвлөлөөр хэлцээ дэмжигдвэл энэ чинь одоо юу бол хүчин төгөлдөр болж байна. Тэгээд туустаа танилцуулаад төрөмчийн хороо мөн одоо юунд яамд мэдэгдээд хүчин төгөлдөр болдог. Ийм учиртай. Тэгэхээр энэ анх энэ компани CU компани чинь манай Севлийн төлөөлөгчийн газар санд өгсөн байт юм бэл. Дараа нь манай яамд тэр хэдэн сар дарцсан болохоор нь яамд санд өгсөн. Тэгээд яамнаас бол манай дэд захирал Хөрлөбаатарт бол цогтож очсон байна. Дамжсаар байгаа тийм ээ. Тэгээд дараа нь манай компанийн одоо юу нэ ажлын хэсэг байгуулад санхүү эрхэлсэн орлогч захирал даваасан руу өдөрдүүлээд юм ажлын хэсэг байгуулсан. Тэгээд энэ бүх үйл явцыг би хизээ мэдсэн гэхлээр 1 сарын 28-нд захирлын зөвлөлийн хурал ажлын хэсгийн ахлагч даваас руу танилцуулахад би анх удаа сонссон. Анх удаа. Тэгээд би ингээд хараад энэ бас ашигтай юм байна. Нийт зорчигч тээвэрлэх тул одоо 20% өсөх юм байна. Компанид дор хаяж ингээд 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах юм байна. Энэ зүгээр яг иймэрхүү талаас нь өнцгөөс нь бас харсан. 5 сая долларын депозит орж ирэх юм байна гэдэг ингээд. Тэгэд захирлын зөвлөл дээр ер нь бол зарчим ухад дэмжиж дахиж сайн болгоо гэдэл ингээд гаргасан юм шиг. Тэгэд яг байжсэн чинь битүүний өдөр надад яам дээр дуудсан. Тэгээд зөв манай яамны сайдын зөвлөх бямцогт дуудсан. Тэгээд тэнд очиод одоо их чинь даваасран бас очсон байсан манай дэд захирал нэг ажлын хэсгийн ахлагчид. Тэгээд очиод ийм гэрээний талаар ярилцсан. Тэгэхээр би бодоход энэ бол яг эдийн засгийн хувьд бол ашигтай юм байна. Экшн план гэж байна. Одоо хямралын үед одоо авах арга хэмжээ гэж байгаа шүү дээ. Тэр бол зүгээр цаасан дээр бичээд ямар ч юм болохгүй шүү дээ. Мөнгө орж ижэл ашигтай болно. Мөнгө орж иж бид нар энэ хямралыг давах хэрэгтэй. Тэгээд энэ экшн плануудаа талд бол ашигтай юм байна. Энэ 2 сард бол бид нар ч цалингаж тавих болцоог болж эхэлж байсан байхгүй. Гэхдээ энэ бол яг энэ вакцины юм байна гэж бодоод тэгээд энэ талаас тэр чи яг зурхгүй би зурмаар гэнэ би айгаад байна. Нөгөө 5 сар чи зурхгүй. Тэгээд надад зур гээд захирал араас бид нар чинь тамга явуулсан шүү дээ. Захирал маань. Тэгээд нөгөө талаар тамга явуулсаас гадна өглөө надад та одоо өнөөдөр гэрээнд гарах зурх хэрэгтэй шүү гэдэг. Манай ерөнхийний боо юунууд тавьд ирсэн байна. Төлөвлөрийн даалгавар энэ төр авчиж өгсөн байна. Тэгээд би гайхаад яаж байгаа гэсэн чинь үгүй таныг өнөөдөр нэг өдрийн ирэх хөгж байгаа маа гэрээнд гарах зурх болгож байгаа гэж. Ийм юм байсан. Тэгэхээр би бол ойлгож ш. За энэ бүх хүмүүс ингээд хоорондоо тохирсон юм байна тий. Ингээд ярилцсан юм байна. Ажлын хэсгээр яригдсан. Тэгэхээр ажлын хэсэг дээр бол нэлээд бас нарийн ярьсан баха. За яг энэ одоо ингээд гэрээнд гарах зураад 3 хоногийн дараа нэг 5 сая доллар орж ирэх юм байна. Энэ нь бол бидэнд бас хэрэг болох юм байна гэдэл. Тэгэд ерөнхийдөө энэ гэрээ бол айгүй бас их шинэлэг зүйл, шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг нэвтрүүлэх чиглэл том алхам болох юм л да. Тэгэд урчилсан гэрээний саналууд би гаргаж өгсөн. Тийм л. Тэр CU гэдэг компанид ер нь ямар байдлаар хамтарч ажиллах болцолтой, ер нь ямар байдлаар шууд борлуулах гэрээ гэдэг нь ер нь ямар учиртай юм бол одоо тэгэхээр чинь хуучин бол тэгэд энэ гэрээ задруулсан гэж ярьж байгаа гэрээний нууц. Тэгэхээр надад томилт өгöd би CU явсан энэ компанид очиж уулзсан. Өнөхөр ямар компани бэ гэдэг тий ажлын хэсэг гараад очиж уулзсан. Тэгэхээр миний CU явах хоорондор энэ юу гэрээ интернетээр нөгөө твиттер тарсан байсан байдаг. Бид нар ягаад бид нар энийг тараагаагүй гэдгийг бол Сеулд очиод бид нар над руу явуулсан гэрээний хувийг нь авах гэхлээр бид нар компанидэр авч чадаагүй байхгүй компанийнхаа салбар дээр.
Тэгэхээр энэ юугаар нотолж байгаа гэхээр хамт явсан хүмүүс нэг төр татна. Хоёрдугаарт би энэ гэрээг одоо задлаагүй маа гэж батлагдах хэрэгтэй. Нөгөө талаар эргэж ирээд би хэлсэн байхгүй. Та нар 10 тэрбум төгрөг дор хаж орно. Ашиг. Хойдон жил дараагийн жил бол бид нар энэ чиглэлээс олох орлого бид нар олж чадахгүй байхгүй. Тэгээ дор хаж 10 тэрбум төгрөг бол. За хоёрдугаарт нь болохоор депозит гэдэг чинь 5 сая долларыг зүгээр банкнаас авахтал дор хаж 1.3% тавьж шин. Тэгэхээр сард 55-аас 60 мянган доллар. 10 сар авах юм бол бид нар 550 мянган доллар буюу 900 сая төгрөг нийл одоо төлөвлөлтөл шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бэлэн хэрэглээд ингээд ашиглаад хэрэгэлсэн. За яг урчилсан гэрээний саналд гарын үсэг зурсан бие буруутла гэхэд энэ мөнгийг бас ашигласан нөхдүүд байгаа байхгүй. Ерөнхий захирал Жаргал сайхан мөн нэб ерөнхий нэб хоёр энийг бүр бүгдийн зарцуулсан, захиран зарцуулсан. Одоо тэгээд манайхан ч би ийм л байдалтай байж. Боинг онгоцны үр төлбөрт төлсөн гэж үнэн болов энэ мөнгө. Тэгээ 3.6 сая доллар шилж байсан. Тэгэхээр зэрэг чинь одоо хам хэрэгтэнгүүд байна л да. Би бол яг хуулийн зөвлөгтөөр бид нар яриад энэ урчилсан гэрээнээс санд гарч сурсан байна. Гэтэл энэ гэрээ энэ баталгаажуулах үйл явцын хувьд аваачаад дунд нь задарсан юм байна. Тэгээд дараа тэр орж ирсэн депозитыг нь уг нь намайг л буруутгах гэдсэн бол загшин зарцуулахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгээд үржин ашиглацсан. Тэгээд нэг сар бол үнэгүй одоо 5 сая долларын зээл авах ашиглалаа шин. Их сонин юм ажиглагдаад байгаа байхгүй юу. Энэ Калын оролцоод байгаа байхгүй. Кал Korean Airlines чинь манай компани өрсөлдөгч штэ. Хэдийгээр бид нэр ингээ хамтарч ажилладаг байсан ч гэсэн тэр хүмүүс бид нар одоо илүү нислэг авах гэж хэдэн жил яаж зовлоо тийм ээ. Сайдын төвшөнд очиж ярьж авч байна. Тэгээ өчнөө нэг солонгосын нэг бас энэ чиглэлээр бодлын хүмүүс нислэгтэй холбоотой асуудал. Баахан хүмүүс нисэж чадахгүй тийм ээ. Тэгээ тэрийг бол ганц дэд сайд тогтооч зогсуулж исэн билээ. Тэгээд тийм өхөн хатан үзэж бидний хязгаарладаг компани гинтл одоо алан бичиг өгөөл айгүй сайн болоод гүйгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид энэ урчилсан гэрээнд санал өгсөн эхний одоо дохио бол энэ солонгосоос орж ирэх 20% нэмэгдэх зорчигч бол манай мятаар орж ирнэ тийм ээ. Тэр бол мэдээж Калын урсгалд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр тэр одоо маш яралтай арга хэмжээ аваад бүр ерөнхий захирал нь захиалсан байна. Тэгэхээр хэний бодлогод бид нар ер нь Монголын төр үйлчилж байгаа дээр байж байгаа хүмүүс, доор байж байгаа хүмүүс маань мөн хэвлэл мэдээллийнхэн ямар бодлогоор ингээд одоо хушууран тийм ээ дайрч ингэж гүйж ийн гэхлээр айгуу сонирм байгаа байхгүй. Хаана тэр Монголын ирэх ашиг, хаана тэр мят ирэх ашиггүй гэдэг байна. Өнөөдөр одоо мята хувьд энэ гэрээ зүгээр ингээд гэрээний нууц саларснаас болоод 5 сая доллар өрөнд очиж байна. Банкнуудаас авах гэдэг ингээд хөсөл тавиад явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг чинь энд би бодоод байгаа юм л да. Энэ хэвлэл мэдээлэл өнөөдөр аяг хүчтэй болсон юм байна. Twitter одоо вебсайт энэ тийм ээ. Тэгээд нэг хүнийг бол яач болт юм бэ? Зөвхөн тэрээр нэгээд хүн бол хойхоо шүү дээ. Тэгтэл тэр нэг юм дээр бичсэн юмыг нь гал авалтсан юм шиг л тараачж байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр дунд дотор энэ Монголын чинь ирэх шиг хаан зохиж явна гэдэг асуулт их сонирм байна. Тийм ээ. Тэгээд CU компанийн хувьд бол би очиж үзсэн. 1950 м хавдрах талбайтай. Тэгээ манайхны энэ салбарын бүх хүмүүсийг цалинжуулах гэсэн санал тавьсан шүү дээ. Тэгээ би тэр офисын зардлыг даа гэсэн тийм санал тавьж байсан. Тэгэхээр тэгээд дээрэс нэмээд манай одоо энэ жилийн орлогыг баталгаажуулж байгаа байхгүй. Тэр нь ашигтай л гэрээ. Тэрнээс биш ингээд хоёр хүн өрсөлдөхэд л тий би юуны бол муулдаг гэсэн тийм. Тийм л юм болсон гэж ажиглагдаад байна. Гэхдээ одоо нэг одоо яг үнэн юм байна. Юу үнэн гэхээр шүүхээр тогтоогдог бол гин буруугүй гэж. Тийм ээ. Тэгээд бид нар бол яг Сеулд очиод Эчин сайдын яам дээр очиод ийм мэдээлэл байна. Таны асуусан мэдээлэл хэлсэн шүү дээ. Энийг одоо та аль бисаар шалгаж өгөөч гэж ямдаа хүсэлтэй. Бид нар тэр хүмүүст очиод тэд нар өөрсдийнхөө орлого зарлага юмнуудаа өгсөлдөө бүх материалуудаа өгсөн тэр өмнө 700 сая төгрөгийн одоо 4 компани гэдэг юм билээ. Тэгэхээр тэр өмнө 700 сая төгрөгийн одоо ашигтай ажилласан гэдэг ч юм уу ингээд гэх мэт юмнууд байна л дээ. Гэтэ бид нар тэрэнд нийтгээггүй. Тэгээд яам дээр очиод ийм материалууд бид нар төгсөө энийг судлаач. Тэг хүрээд ирсэн чинь ийм мэдээлэл тарцсан байсан.
Тэгэхээр CU компанитай урьдчилсан байдлаар хийсэн гэрээ ингэж задарсан гэдэг утгаар гэрээний одоо гэрээ задарсан, гэрээний нууц задарсан гэдэг одоо цааш хамтарч ажиллах боломжгүй болсон. Тийм учраас Монголын иргэний авраг тээвэр компани тэр компанид 500 Америк долларын өртөө болсон гэж ойлгож байна. Хонтоо юм дээ. Өртөө биш байхгүй. Авсан юм буцаагаад өгөх л ёстой. Тэр 500 долларын шамшигдуулсан байхгүй юу? Одоо хуулийн хэлгээр ярих юм бол идэж байгаа шамшигдуулсан гэдэг. Бүтэн жил, бүтэн сар одоо үнэгүй ашигласан байхгүй. Хэрвээ тэнд байгаа олон хүмүүс одоо бас яг надыг буруутгасан юм чинь тэр CU-гийн компани гэдэг буруутгаагүй шүү дээ. Тэрний тухай бол одоо олон хамсаатан байгаа шүү дээ. Яамны усууд байж тэр яамнаас одоо энийг дэмжиж яригээд те. Гэхдээ одоо ч хүсэл би одоо итгэл үнэмшилтэй. Яг тэгэхээр энэ гэрээг бол жоохон бас талаас нь ухаад мэрэгжлийн талаас нь ч юм уу ингээд ухаан бол манайд бол ашигтай юм байх л байгаа шүү. Дэлхийд даяар л ер нь энэ сүлжээ мүлжээгээд энэ плед зардаг сүлжээ чинь нэг үл интернетээр онлайнаар зарж байна тийм үү? Интернетээр зарж байна. Аль эсвэл зүгээр энэ пледийн кассуудаар эйженси тэр нөө агентуудаар дамжуулж зарж байна. Тэрний нэг хэлбэр шүү дээ. Зүгээр л сүртэй болгож л энэ Twitter энэ юугаар л маш том болгоод одоо дайны эрсдлийн сан гэдэг шиг ингэж тэрнээс том л оюул илэрлээч шиг тийм ээ. Энэ бол том хэлцээр биш. Зүгээр л орлогоо баталгаажуулсан л асуудал байхгүй. Энэ болохоор одоо Мятын тэр Солонгос улсад байгаа тийзийг борлуулах төв гэж ойлгож болох уу? Би одоо CU-тэй хамтарч ажиллах яг гэрээний гол учир нь бараг тэгж ойлгож байна. Тийм. Тэгэхээр зөв тэр чинь өөрөө бас бид нар орлогоо нэмэгдүүлэх чиглэл рүү л явах хэрэгтэй шин. Одоо нэг ярихад 2015 онд бол одоо дэлхийн эдийн засгийн хямралын пик болно гэж шүү. Хамгийн том хямралыг юу болно гэж. Тэгэхээр зэрэг энэ чинь өшөө бас болоогүй. Энэ жил бас хямрал хойдон жил жинхэнэ оргил ачаана ярьж байгаа байхгүй. Энд бол бид нар бэлдэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Монгол улсад энэ гэрээний байдал нууц байдагт алдагдсанаас болоод CU компаниас Мяттай хамтарч ажиллах хүсэлтэд буцаасан юм байна. Төдөлзөөд байгаа юм. Мят компани тэр CU компани төдөлзөө. Манай захирлын зөв шийд энийг хүчинг болгосон байна. Гол нь тийм. Энэ урьдчилсан байдлаа гэрээний саналд гарч ирсэн байна. Энэ дээр ингээд янз янзын асуудал үүсэж байна. Нэгдүгürt бол гэрээний нууц байдал алдагдлаа. Хоёрдугаарт болохоор зэрэг бас мэргэжлийн талаас ингээд харахад бас дотоод олимог юмнууд байна. Тэрнээс нөгөө компани бол хамтарч ажиллах гээд 5 сая доллар бол өгсөн байж шээ. Энэ гэрээтэй холбоотойгоор Коренер компани удирдлагууд те Мятын удирдлагууд сануулгах хүсэн албан бич хийлгэсэн гэдэг асуудал байна. Тэр өнөхөр бас сонирн байгаа байхгүй тийм. Энэ кал гэх юм уу нэг л Мят бол нэг төвшингийн л байна. Тэгэл нэг нэгэндээ очиж сануулга өгөөд тийм ээ. Нэг айлгаад тийм. Одоо гэрээгээ цуцлан тэр код шир спагийн гэрээ цуцлан гэдэг чинь бол энэ чинь ультиматум байхгүй. Тулгын шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл ямар нэг хэмжээгээр калын одоо ирэх шиг хөндлөж гэнэ гэж үзэж болох байхгүй. Тэрээс бид нар өчнөө гуугаа дуулзаа баригээд ингээд явах чинь өчнөө цаагаад байдагс нь гинт тэр дорн л одоо тэр юу гэж яж байгаа чинь нөгөө компаниг бас их хүчтэй юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тийм үү? Яг л кал айн гэдэг чинь дэлхийн маш том компани гэж. Тэгэхээр тэр айгаад ерөнхий захирал нь захиавч чинь гэдэг чинь энэ компани өөр аяг хүчтэй компани мэдээд байгаа. Зөвхөн л батхад зөвхөн энгийн л авахаар тийм ээ. Тэрнээс биш яг одоо л гэрээ хэлцэл хийгдэггүй. Тэгээд бүх юм цуцлагдсан учраас одоо тэрний талаар нэг янз бүрийн юм шийдэж болно л доо. Гэхдээ нэг л үнэн байгаа. Юу үнэн гэхээр шүүхөр тогтоогддог бол гин бурууг нь тогтоогддог бол энэ гин буруутай гэж хэлж болохгүй. Та өөрийгөө хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн халагдсан гэж үзэж байгаа юу? Тэгээд манай Монгол улс төлөвлөж байгаа үндсэн хууль гэж байна тийм ээ. Үндсэн хуулинд бол надыг одоо ингээд догомжлоход нь хариу бичих гэсэн тийм заалт байхгүй шин. Хэвлэл нийтлэх, үг хэлэх одоо энэ чинь эрхчлөөч нэг дэрт. Олон улсын хүний эрхийн пакт гэж байна. Энд дэр бол саяын одоо үг хэлэх, чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх гэдэг юм хувьд ч юм уу. Ийм юмуд байгаа шин. Иргэн хүний хувьд би илэрхийлж болно шин. Яг компани нууцтай ингээд задруулсан юм байна гэж би санаа зовд бүх Twitter харахад байхгүй байна. За яг өнөөдрийн үйлчилж байгаа Монголын төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн энэ заалтыг харах юм бол тийм ээ. Мөн одоогор одоо мөрдөгч байгаа төрийн өмч ухрааны журам манай компанийн дүрмээр бол
энэ миний энэ хашаасан алба бол алганд хүнд томилох юм уу чөлөөлөхдөө заавал төрийн тууцтай бол зөвшөлдсөн юм бэл. Тэгэхээр зэрэг нь бол яаран одоо ингэж зөвшөлдсөг туузын зөвшөөрөл авахын тулд эхлээд тууз хуралдуулах удирдам цэрээмчийн хороноос аавна. Төрөмчийн хороноохын тул ялж илээ л дээ. Энэ ямар сони юм байхгүй. Тэгэхээр зэрэг чинь яавны л одоо хой зөрчил байгаа юм л. Тэгээд цаана ямар ирэх ашиг байна уу гэдэг сонь байна л да тийм. Гүйн хар хурдаар гүйгээл солонгосын араасгүй л дээ. Хоёр солонгос компани хооронд нь мууцлаар тэрийг л үлгэж аваал ингээл явна гэж. Сонирхол цаа. Тэгэхээр төрийн орны туулгаас чиглэл гэж оруулалтгүй таны ажлаас салах гэхээр та ямар нэгэн байдлаар хууль бусаар ажлаас салсан гэдэг асуудлаар хууль хэлтэйг олох шалгуулж нэр хүндэж гэдэг албан тушаалыг буцааж авсан хэрэгтэй байна. Яг эхлээд нэг сайхан ууж гисэл та би ямар нэгэн хаана алуу халаатай эзний алуу илжтэй гэдэг. Тэгээ би өчигдөр тушаалаад хүндэтгээд гүйс цэцэглэлийн тушаалыг хүндэтгээд ажиллаа өгсөн. Яваач бүх үр өмрөөр чөлөөлөө. Тэгээ тэр хүнийг хүлээсэлтэй шинэ хүн алдсан гэдэг манай компанид манай миний шууд удирдлагаар ажилладаг маркетингийн хэлтсийн электрон тийц одоо борлуулалт хариуцсан тийм мэрэгчлэлтний нөхөр юм байл л. Тэгээ би уулзаад ингээд бас хэлтсийн дараа нараа уулзаад ямар юм бий бодож ирсэн тийм ээ. Бид нар 60 сая доллар айн ашигтай байхаар 2020 он хүртэл төлөө хийсэн тийм ээ. Тэгээд бас том юмнууд бид нар өнгөрсөн жил хийлээ шүү. Том шинжилгээг хийсэн. Тэрийг одоо ингэ танилцуулахсан ирээгүй. Тэгэд яг манай гэр бүлийнхэн уцтад халагдсны баяр хийгээд тэгээд угрын хоолны газар очиж манай нэг алтан цум маань солонгосын нөхдөд хүмүүстэй хоолддог хүнтэй. Тэгээд юм гадны хүнийг явж яана гэж солонгос хүн Чингис буулаад гэдэг ярьсан. Тэгэхээр би бодчихсон баг тэгээд би ажлаа хүлээлгэх гэдэг тэнд хатаг барьсан суугаал тийм ээ. Энэхүү манай тавьж тийм байдалтай байна. Тэгэд ингээд одоо сонсох манай 60 сайхан загчлаар чинь гэр бүлийн хүн ингэцэг гэж байсан шүү дээ. Ингэцэг гэж байгаа. Тэгээд тэр манай компанид ажилт юм л. Ажилдаг. Тэр хуучин бол аудит байснаа болоод одоо аюулгүй албанд ажиллаж байгаа л. Тэгээд тэр манай хач нөгөө бас ховж алтан хөшөөрөхтэй сайн штэ. Тэгээд энэ хүн чинь бүр гэр бүлийн найзуудаа л гэдэг. Тэгээд яг тиймэрхүү юмнууд байдаг л байна. Гэхдээ яг би дараа нь бодоод манай гэр бүлийн ч юм ингээ хүмүүс ирэхдээ таныг одоо доромжилж штэ. Тийм ээ. Олон нийт хэлэхээр зарим нь болохоор энэ ажлаа хийж чадахгүй байгаад огцсон байна гэж. Тийм ээ. Буруу зүрх хийж одоо Монголын ирэх шиг авахраа гэж. Тэгээд тэр утгаар нь бол би юм тандж байгаа. Тэгээд яг хөө тэр хуулийн зөвлөгөө мөрөлгөө аваад сууж байна. За ойлголоо. Өнгөрсөн жил 13 он 14 онд ер нь шууган тарсан Монголын иргэний аваад тэр компани удирдлагууд толгойд шууг хурлууллаа тийм. Тэргүүн дүүргээр яасан дайны эрслийн сан гэдэг сан нэрэлээр яасан. Тэгээ сүүлдээ мөнгө угаасан гэдэг зөвлөлт байхгүй гэдгээр хүн шийдэхтэй өнгөрсөн хүмүүс ярьж ин л та. Та иргэнэлтээр ер нь ямар бодолтой байдгүй. Энэ удирдлагуудын эзэн мөнгө те зурчулсан мөнгө ер нь мят ямар нэгэн байдлаар хор үлдээсэн болов. Хул их юм биш. Хул их юм. Та нар бод ганц л би танд хандах хэлье. Тэрнийх юм яриад яах. Яг тэгэхээр би авилгатай тэмцэх газар өөрийгөө шалгуулсан. Өргөдлөгөө тийм дуулаад. Би дөрөвдөд авилгатай тэмцэх газар өргөдлөгөөд байцаагцсан байхгүй. Өөрийнхөө өргөдлийн дагав шүү дээ. Би буруу байхгүй, юм мэдээгүй. Идэж уухгүй явж болно шин Монголын төлөө тийм. Төчин цэцэрлэг барих юу вэ? Ганцхан хүний тийм ээ. Тэгэд авилгатай тэмцэх газар мэдүүлэг өгсөний дараагаар маргааш надад ажлаас гарч байгаа. Тэгэхээр сонин сонсож байгаа. Над ч гэсэн их сонин санагдаад байна. Тэр би авилгатай тэмцэх газарханд бас л бодож ирсэн байхгүй. Тэр дотор ярьсан эргэцсэн юмнуудыг бол би хэлэх хэрэггүй байхгүй. Энэ бол олон юм байна. Ер нь бол ингээд одоо энэ зөвхөн тэр юмөрч зурчихгүй зөндөө олон юмуд байна. Тэгэд ямар сайндал надад дөрөвдөд зөвхөн өөрийнхөө санаачлахаар мэдүүлэг өгч шүү дээ. Тэгэхэд маргааш нь ажлаас гарч байгаа. Тэр их сонирхол. Тэгэхээр одоогийн Мяти удирдлагууд дотор бас л юм мөнгөний асуудал, авилгын асуудал байсэрхийвэр байна гэж ойлгож болох уу? Өө яхаа юм хамт ажиллаж байсан мөртлөө бас нарийн юм дээрээ байхтай. За ярилцлага өгсөн танд баярлалаа.